За сайн байцгаана уу? Энэ сайхан өглөөний мэнд хүргье. Сайхан өглөө нөө. Өчигдөр нэг дүүтэйгээ ярилцсан суужгаад өнөөдөр багшийн тухай ярмаар санагдсан. Манай аав багшийг дээдэлдэг хүн байсан. Тэгээд багшийн тухай ямар нэгэн муу үг ховж ерөөсөө надтай ярьдаггүй байсан. Өчигдөр бас энэ тухай ярилцсан чинь гоё байлаа шүү. Тэгээд хүүхдээ хад багшаа инээ хараа гэл багштай нөгөө ангийнхаа хүүгүүдийг энэ өмөлөд байгаа хүүгүүдийг эсвэл өдөөд байгаа хүүгүүдийг ховлж дууддаг байсан санаанд орж байлаа. Тэгээд одоо багшаа инээ хараа гэдэг юм уу яа тийм мэдэхгүй л дээ. Гэхдээ манай анги маш зүггүй одоо ингээд тийм анги байсан. Тэгээд 8 дугаар анги төгсгөд 7 багш авсан байсан. 1-р ангид Сэрэж багш, 2 3 дугаар ангид Бэмбэж багш, 4-р ангид Алтан гэрэл гэдэг эмэгтэй багш, 5-р ангид Цэвлэн багш, 6-р ангид Гүндгэн багш, 7-р ангид Бэм багш, 8-р ангид Амбасран багш авсан байдаг. Тэгээд тэгсэн ч гэсэн манай аав бол нөгөө нэг багшийн тухай багшд айгу багшилт ихсэн гэл хэлэх юм бол тийм үү гэл. Тэгэл заримдаа би зөрүүдлэл аавгаа дийлэх болохоор тэгсэн ингэсэн би тэгин ингэн тэгдэг ингэдэг гэл тэгэн штт. Тэгэнгүүт нөгөө багш тэгэрэ гэсэн багш ингэрэ гэсэн гэл хэлэх юм бол за багш чинь тэгсэн юм уу гэл дандаа ерөөсөө юу яадаг. Яг л тэр багшийг маш их дээдэлдэг хүн байсан. Тэгээд энэ нь бас багштай итгэх итгэлийг өгдөг байсан байх. Тэгээд дээр нь ер нь тэгээд багш ямар ч байж болно л доо. Гэхдээ багшийг нь ямар нэгэн хэлбэрээр өөрчилж гоочилж болдгүй юм байна гэдгийг л өчигдөр би тэр дүүгээ хат туршлагаас сонсч ирсэн. Тэгээд багш нартай баярж талархаж явдаг шүү. Би ч тэгтээ их сонио хөвтэйсэн л да. Багш эвтэйхэн нөгөө нэг багшаасаа их шалтгаалдаг, эвтэйхэн харилцдаг, намайг ойлгодог багшийнхаа хичээлд хийх дуртай тийм гэх юм уу. Тэгэхгүй тийм л сонио хөвтэйсэн. Гэхдээ л манай аав бол бүх багш нарт тийм хэр халдаадгүй багшийг дээдэлдэг тийм хүн байсан. Баярлалаа. Багшийнхаа тухай хуваалцаарай. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.